радио ярьж байна. Монголын дуу хоолой радио ярьж байна. Өө, энийг хардаа. Миний хүн аашил да. Энэ тэмдэг. Энэ тэмдгийг үргэлжид мандагн хүндэтгэн хадгалж яваарай. Хүмүүн бүгд найрамдах Монгол ард улсын анхны хүнсний мэргэжилтэй ажилтан болох нь байна шүү дээ. Олонний дунд явахтай ивтэй байж эрдэм номдоо шамдан их орондоо ихийг үтээж яваарай миний хүү. Тэгнэ үү, сайн сон. Миний хүү чадна. Гэрэл тод хүнсний үйлдвэрийн тэмцлийн анхны сурагч. Жарнаар гэрэлт. Сайн байцгаана уу? Эрхэм бэлсэгчтэй. Бүрүүч хүнсний үйлдвэрийн тэмцлийн анхны захирал. Өнөөдөр та бүхэн амьдралын нэг шинэ алхам хийж байна. Энэ сургуулийн үүдээр алхаж орж ирсэн энэ өдрүүд та бүхний мэддэг хөдөлмөр мөрөөдлийн эхлэл юм. Бид хамтдаа шинэ түүхийг эхлүүлж байна. Манай сургуулийн гол зорилго бол зөвхөн хүнсний мэргэжилтэн бэлтгэх биш, Монгол хүнд чанартай хүнс үйлдвэрлэх, хэрэглэж хэвших сэтгэлийг суулгах явдал үлээ. Анхны 28 эсэгч хүүхдүүд та нартаа сурлах хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн өрөөё. Ингээд анхны хичээлийн хонхон сохио. Хүнсний үйлдвэрийн тэмц нээлттэй хийлээ. Монгол улсын хүнсний үйлдвэрлэл 1960-аад оноос эрс нэмэгдэж, олон шинэ үйлдвэр ашиглалтанд орж, аймаг хотуудын хүнсний үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эдгээрийг өргөтгөх, шинжлэх ажил эрчимтэй явагдаж ирсэн нь эдгээр үйлдвэрүүдийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зайлшгүй шаардлага тулгарсан юм аа. Бүгд найрамдах Монгол ард улсын сайдны зөвлөлийн 1965 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 231-р тогтоолоор мах, сүү, эсгэлт, талх чихэр, нарийн бав, бүрлийн үйлдвэрүүдийн өндөр мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх 2 жилийн сургалттай хүнсний үйлдвэрийн тэмц байгуулсан. Эндээс Монголын хүнсний үйлдвэрлэлийн анхны боловсон хүчин төрж орсон түүхтэй. Бүх аймагуудын хүнсний аж үйлдвэрийн салбарууд ашиглалтанд орох. Дархан, Дорнод аймаг, Баруун хараа, мах комбинат, Улаанбаатарын бүх хүнсний үйлдвэрүүдэд бол манай хүүхдүүд бол хуваарийн дагуу дадлаг хийдэг байсан. За энэ үед манай сургуульд 2 герман багшд ажиллаж ирсэн. Эднтэйгээ уулзаж санал солилцоод хамгийн түрүүн яах хэрэгтэй гэхлээр зэрэг ангиудыг кабинеттэй болох хэрэгтэй. Үйлдвэрлэл сургуулийн хамтарсан зөвлөгөөнийг бол зохион байгуулдаг байсан жил бүр. Ингээд ажиллаад одоо эхний 5 жил бол амжилт гарсан. Техник мэргэжлийн сургуулиудын бүтээлийн үзэсгэлэн гэдгийг бол улсын хэмжээний тэмцээс бол гаргадаг байсан. За энэ үзэсгэлэнд бол манайх тогтмол 1-3 дугаар байранд шалгарч өндөр үнэлгээ авдаг байсан. Энэ бол дандаа манай багш сурагчдын хийсэн сайн ажил байсан гэж бол би боддог.
Өөгийн хүү. Нааш халуун дээр цайгаа уу. Миний хүү яагаад оройтой өнөөдөр? Харин хүн өнөөдөр дадлага хийгээд өг. Хүн өнөөдөр танд өөрийнхөө хийсэн талхыг авчирлаа. Шээ. Миний хүү чинь дадлага хийждэг болсон гэсэн үг. Тийм ээ. Хүн улсынхаа анхны талхны мэрэгчлэн болох гэдэл. Манай сургуульчин танхимд гантхан бичээ суухгүй. Үйлдвэртэйхэд дадлага хийж байгаа бол бид хурдан мэрэгчж байгаа. Талхны техникийн уурын зуухнаас гарч ирсэн тэрс шинэхэн сайхан шаргал талхнуудыг амтлаг өндөрлөх яасан сайхан гэж. Улаанбаатарын олон айл хүүгийнх нь хийсэн талхыг ингээд идэнэ гэд боддоо. Сайхан. Өвөөгийн багад юуны чинь даалгахгүй л мэдэхгүй шүү дээ. Гэрэлгээгээ дүүрэн сайхан зах ирэхэндээ. Даалуу хоолн байцг. Ялдамдал эхлүүлж идэв шүү дээ. Үндэсний мэрэгжлийн анхны сургуулийг мэрэгжлийн багш мастераар хангахын тулд тухайн үеийн хүнсний үйлдвэрийн яам онцгой анхаарч харьяа үйлдвэрүүдээс хамгийн туршлагатай хүмүүсийг тавилж ирсэн юм. Зөвлөлтийн сүү болон чихрийн үйлдвэрээс 2 мэрэгжилтэн ирж багшилсан сургалтыг үйлдвэрлэлтэй нягт холбож өгсөн юм. Анхны хичээлийн жилд илссэн сурагчдын ихэнх нь увс, ховд, баян өлгий, говьолтой хүүхдүүд байсан бөгөөд тэднийг сангийн аж ахуйн ажилд явуулаад үлдсэн сурагчид дотор байрны засварын ажлыг хамтран хийж сурагчдын амьдрах орчныг бий болгож байлаа. Анхны бүхэнд ариун их асуудал тулгарч байсан ч эх орны ирээдүйг бүтээж байгаа энэ үлсийн ариунд хүн бүхэн итгэж байсан юм а. Бүгд найрамдах Герман улсын Берлин хотын ардын нэгдсэн махкомнойтой шууд харилцаа тогтоосон. Жил үржээс 40 хүүхэд 2 багшийн мэргэжлийг тэдний зардлаар мэргэжилдээшлүүлж явах ийм ажлыг хилцээгэж энэ амжилттай болсон. Хүүхдүүдээ өнөөдөр манай сургуулийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж байна. Улсаас 2 хүүхдийг бүгд найрамдах Герман улсын Берлин хотод тэтгэлгээр суралцуулах болсны нэгд манай сургуулийн хүүхэд шалгарчээ. Тэрчилгээ гардуудахаар яамны мэргэжилтэн хурц ирээд байна. Бат ирээдүйн гэрэл тод. Энэ зам миний хүн алсад аваач. Харь оронд суралцж эргэж ирээд сургуулиа илүү том, илүү хүчирхэг болгоход хувь нэмрээ оруулаарай. Миний хүүгийн мэрэгжил Монгол хүмүүсийг урт наслаж эрүүл саруул амьдрахад шууд утгаараа нөлөөлөх хамгийн сайхан мэрэгжил юм шүү. Монголын зах зээлийн зам шилжихэд сургуулийн ирээдүйч том сэрэлттэй тулгуурлаа. 1998 онд ухаан үеийн гэгэрлийн яамны сайдын туршаалаар тус сургуульд захирлаар томилогдсон юм аа. Нийгмийн эдийн засгийн болоод нэлээд өөрчлөлтийн үе байсан, тогтолцоо бол үндсэндээ өөрчлөгдсөн байсан. Мөн энэ тогтолцоо бол сургуулийн хэмжээнд ч гэсэн бас мэдэгдэж байсан. Яагаад гэх юм бол цөөхөн сурагчтай, цөөхөн багштай байрнуудаа голдуу одоо түрээслээд тэрнийхэн одоо олж байгаа хөрөнгийн их усүрээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
иймэрхүү жишээтэй байх юм. Эндээс үзэхэд бол ер нь бол нэг жоохон тийм сургуулийн хөгжил гундуудуу маягтай байсан. Энэ үед зах зээлийн нийгэмд шилжээд улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж мэрэгжлийн биш хүмүүс аж ахуй нэгжүүдийг хувьчилж авч одоо хуучин бид үйлдвэрлэлийн дадлага хийлэгдэг, үйлдвэрлэлийн орчин суралцагчдыг дадлагжуулдаг байсан арга хэлбэр өөрчлөгдөх, сургалтын бүтэц зохион байгуулалтыг зайлшгүй шинжлэх шаардлага гарсны дагуу сургуульд бол асар том хэмжээний өөрчлөлт хийх хэрэгцээ бий болсон. Багш нар маяхан үзэл бодлыг өөрчлөмөр байна. Ягаад гэх юм бол зах зээлийн нийгэм шилжинэ гэдэг бол өөр нийгэм шилжиж байгаа учраас жинхэнэ боловсрол бол тархийг хөгжүүлдэг юм аа. Тархийг хөгжүүлснээр бол сэтгэлгээ өөрчлөгдөж юм аа. Сэтгэлгээний тол бол одоо хандлага юм аа. Гэсэн ийм үзэл бодлыг сургуулийнхаа нийт хамт олонд түгээхийг зорилго болгож ирсэн. За энэ ажилд бол надтай гар буй яг цуг оролцсон, миний хэлсэн ярьсныг одоо улам баяжуулаад багш нартаа өдөр болгон хүргэж байсан хүн бол одоо манай Дархиу Захирал юм. 1998 он. За тэгээд энэ хөтөлбөрөөр энэ хичээлийн жилд ажиллана. Багш нар бүгдээрээ анхааралтай болсон гэж найдаж байна. Та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа. Барамсай. Шаталсан сургалттай хүнсний үйлдвэрийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал. За, сайн байцгаана. Гэрэлтод хүнсний үйлдвэрийн темсийн анхны төгсөгч. Манай гэрэлтод маань герман сургуулиуд үргээд ирсэн. Тэгээд эрдэм мэдлэгээ дээшлүүлээд эх орондоо тэр тусмаа төрлөх сургуульдаа ирж байгаад бүгдээрээ талархаж баяр хүргье. Багш нар маань мэдлэгтэй байж сургууль маань дэвжин дээшлэн. Сургууль маань дэвжин дээшилж байж эх орон маань хөгжиж үү дээ. Тэгэхээр гэрэл түгээгээд байж дээ хүн. Бүгдээрээ баяр хүргэе. Засгийн газруудын үд хаалга хаагдахад хүрсэн, эсвэгчдийн тоо эрс буурсан, үнэтэй уялдаад багш ажилчдын оронтой хүртэл багасгах шаардлага гарсан. Сургалт явуулах туршлагатай ч гэсэн тодорхой чиглэлүүдээр бол илүү анхаарч ажиллах юм шаардлага байсан. Тухайлбал одоо сургалтын орчин, лаборатори, за тэгээд эрдэм шинжилгээ судалгааны ажил, за мөн багшийн хөгжил зэрэг асуудлуудыг бид нар илүү онцгой анхаарал хандуулж ажилласан. Сургуулийн хамт олон багш ажилчид бүгд нийлээд одоо сургуулийнхаа цаашдын ирээдүг сайхан болгохын тулд олон өөрчлөлт хийж эхэлсэн. Сургууль дээрээ дадлагын газруудыг байгуулсан, дадлагын газруудтай ажиллах багш нарыг чадваржуулах хэрэгцээ шаардлага бий болсон. Ус маань өөрөө хит халуун байж болохгүй. Бас хүйтэнч биш болохгүй. Энэ бол 30-аас 35 градус халуун байхад болдог. Та хоёлаа усандаа хөрөнгө хийж найруулна. За энэ хөрөнгө маань арай багтах юм шиг байна. Машин газ хөрөнгө нэмээд аваад ирээ заа. Гэрэлт тааш хичээлэн дууссан багт хараагүй байсан юм уу? Арай л болоогүй та. Та нэрээ Германд мэрэгжил дэвшлүүлээд ирсэн гэлөө. Тэгсэн. Энэ сургуульчдын элсэгчидч байхгүй, ирээдүйч байхгүй. Би л таны оронд байсан бол амиа одно. Хүн газар хүнсний хэрэгтэй л байдаг. Хүнс нь ирвэл технологи нь зөв байж энэ улс орны аюулгүй байдал хангагддаг шээ. Амьдрал дуусчихаагүй л байна. Харин одоо л дөнгөж эхэлж байна да.
Тийм болохоор би энэ салбартаа үлдэхэр шийдсэн. За. Дараа намаа баригдаа. Би лав. Явж 8 хийнэ. Тэр байгаа бэрхшээл бол ийг бид нар одоо ямар ч байсан боломж болгож хувиргах ёстой байна гэсэн ийм бодол бол миний санаанд орж ирсэн. Тийм учраас боломж биднэрт юу байна гэхээр зэрэг тэнд ажиллаж байсан жижиг бага урын одоо хүнсний жижигхэн цех тасгуудыг өөрснөө багш нараараа ажилуулад тэгээд дээрээс нь одоо нэмж орлогын их үүсвэр олцохоор тийм үйлчлэгээ хүнсний үйлчлэгээнүүдийг бий болгох гэсэн ийм одоо бодлогыг баримталж ажиллаж байсан учраас тодорхой хөрөнгийн их үүсвэрийг энэ байдлаараа бий болгосон. Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтыг техникумын боловсрол олгох сургалтаа шаталсан хэлбэрээр зохион байгуулад эсэлтийг нэмэгдүүлэх олон ажил хийсэн. Ингэхдээ бид дадлагын газруудыг шинээр байгуулах хамгийн гол нь зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдийн судалгаа хийж шинэ мэргэжлүүдийг эсүүлж авсан. За ингээд бид нар юу гэж нөхөд зэрэг хүнсний чиглэлийн хоёр судалгааны чиглэлтэй ер нь үлэг дээд боловсролын сургалт явуулчихаар ийм хоёр лабораторийг бол шинээр байгуулсан. Энэ лабораторийг байгуулсан асуудал бол юу гэж нөхөд зэрэг ер нь дээд бакалаврын боловсролтой дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэх зорилтыг бол үндсэндээ хангалаа гэж үзээд 1999 оноос бид хоол хүнсний чиглэлээр бакалаврын боловсролтой дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэх элсэлтийг авч эхэлсэн юм аа. Энэ бол төлбөртэй сургалт байсан учраас харьцангуй сургуулийн одоо санхүүгийн эдийн засгийн хувьд бий даах асуудалд бол зохих хэмжээний тусдаа дэмжлэг үзүүлсэн юм аа. Бакалаврын түвшний одоо мэргэжилтэн бэлтгэхэд биднэрт илүү анхаарах ёстой зүйлүүд нь жишээлбэл сургалтын орчин байсан, лаборатори хэрэгтэй. За мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өндөр түвшинд явуулах шаардлагатай. Сургуульд бол ингээд хөрөнгийн тодорхой үүсгэртэй бий болсон учраас эрдэмлэг үтцийг бий болох хэрэгтэй байна. Эрдэмийн зэрэгтэй багш нарыг гадаад дотоодын их сургуулиудад бэлдэх асуудал бол чухраад тавигдсан. Манай багш нар ч гэсэн одоо энэ зорилтыг бол онцгой хүлээж авсан, маш их сайшаалтай дэмжиж авсан. Ингээд бид нар юу гэж нөхөд зэрэг гадаад дотоодын аспирантурт багш нараа бол одоо сургаж эхэлсэн. Эрдэмийн зэрэгтэй багш нар бол олноороо төрсөн. Инженер төгсөгчид дараагийн шатны сургуулиар мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд зардал багтаагаар бэлтгэх боломж нээгдсэн. 1998 оноос хүнс үйлдвэрлэлийн технологи, нийтийн хоолны технологийн газар гэсэн хоёр мэргэжлэр дээд боловсрол олгох сургалтыг явуулж эхэлсэн байна. Үйлдвэр аж ахуйн газруудтай хамтын ажиллагааг нэлээд өргөжүүлж, Японы бүгд найрамдах Герман улсын тусалцаатайгаар хосмог сургалтыг Монгол улсад анх удаа нутагшуулан хэрэгжүүлэх ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Хосмог сургалт маань ажил олгогч, сургууль, суралцагч гурвалсан гэрээ байгуулан ажиллаад суралцагч маань анги танхимд сургууль дээр онлын мэдлэгийг олж аваад гэрээт аж ахуйн байгууллага дээр дадлагыг хийж гүйцэтгснээрээ өндөр ур чадвартай дадлагчсан сайн төгсөгч болж гарсан. Энэ бол Германы туршлага. Энэ туршлагыг бид нэр Монголд анх хэрэгжүүлээд бусад хөдөө орон нутгийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан бол бас том үр дүнтэй байсан. За ингээд гэрэл тод багштай баг хом тодон маань тэргүүн байр эзэлсэн байна. Цаашдаа олон уралдаан тэмцээнүүдийг тэргүүлэн ахаж явах болтугай гэж хүсэн өрөөгөөд баяр хүргэе. За надад итгэл хүлээлгсэн ангийнхандаа бас дээрээс нь багш нартаа тэгээд удирдлагуудаа маш их баярлалаа. Би цаашдаа хичээж ажиллах болно. Амжилтыг дагуулдаг хүрээтэй баруун-сай захирлын удирдлагаар хүнсний технологийн коллеж өргөжин тэлж оюундаг бүтцтэй багш нарыг бэлтгэж
2011 онд тус сургууль дээд боловсролын шалгуур шаардлагыг хангаж технологийн дээд сургууль болсон. Энэ хугацаанд тус сургуулиас 20 доктор төрж олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Дээд боловсролтой мэрэгчлэн бэлтгэж эхэлсэн тэр 99 оноос эхлээд бид нар лабораториудаа нэлээд чадварчулсан байгаа. Их сургуулийнхаа дэргэд сорилт туршилтын лаборатори байгуулан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн лабораторийн баталгаа гаргаж өгдөг. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түүхийд хүнсний бэлэн бүтээгдэхүүн дээр хийж байгаа. Ер нь бол сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажил нь сургуулийн стратеги, төрөөс боловсрол, шинжилгээ ухааны талаар баримтлах бодлого, сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн хөтөлбөрийн дагуу хэрэгждэг. Шинжилгээ ухааны суурь судалгаа, инновац, технологи зөвшөөрлөлтийн маш олон төслийн саналуудыг багш нарын баг бичээд төслийн сонгон шалгаруулалтаар бас төслүүдийг авсан ийм арвин туршлагатай хамгийн анхны төсөл маань шинжилгээ ухааны суурь судалгааны төслийг 2012 онд авч байсан. – 2025 он. Гэрэлтод хүнсний үйлдвэрийн техник сургуулийн ахмад багш. Монгол улсын төрийн тэргүү Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүрэлцөх, улс орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэж байхыг ард түмэндээ уриалж байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг ард түмнээрээ нэгэн нэрж нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Баярлалаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодох болтугай. Энэхүү уриалгад Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчид төрийн холбогдох албанд шалтан хамтран дотооддоо үндэсний хэрэгцээг хангахаар нэгдэж байна. Монголчууд бид эх 5 жилд гол нийт төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж хүнсний хувьсгал эзгээе. Өөрчлөлтийг өөрөөр хэлбэл малын мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, төмс, дууган, байцаа, манжин, сонгон, сарвис, бүрэн манжин, урлан бүтээгдэхүүн, үлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, дахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээ дотоодоос бүрэн хангаж цаашдаа элсэн чихэр, хөл бүрийн будаа, гахаа мах, жимс жимслэр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг орон даяар өргүүлэх санаачлалыг дэвшүүлж байна. Монгол улсын боловсролын систем, ялангуяа мэрэгжлийн боловсрол, техникийн боловсрол шатсан тогтолцоонд бол манай сургууль бол хувьтай нэмэр оруулж байгаа гэж боддог. Одоо шатсан сургалтаар дамжаад хуучин бол одоо хүнс технологийн политехник коллеж төгсөөд технологийн дээд сургуульд ордог байсан бол одоо бол хүнсний үйлдвэр технологийн их сургуульд орох болцоо. Дээрс нь агсан төвшний докторийн сургалтанд хамрах болцоод бид нар бол цохон дэмдэглэмээр байна.
сургуулийн хөгжил цэцэглэлд бол цаг үе үеэрээ байдаг. Орчин үед бол гадаад дотоод хамтын ажиллагаа, нийгмийн түншлэл бол чухал байр суурийг эзэлдэг. Жишээлбэл өнөөдөр манай Монголын хүчтэй нэгдсэн холбоо маань бол 1752 аж ахуй нэгж төлөөлсөн. Одоо бол та бүхэн маань мэдж байгаа жижиг оврын цэхэс ахуулаад хүнсний манлай үйлдвэрүүд хүртэл маань бол нэлээдгүй олон аж ахуй нэгж байдаг. За тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа зохиохын тулд бид нар бол хүчтэй холбооныхаа удирдах зөвлөлд багтаж ажилладаг. Өөрснийхөө санаа бодол, өөрснийхөө хөтөлбөрүүдийг танилцуулж хамтран ажиллах бүхий болцоог дайчлан ашиглаж ирсэн. 2011, 2012, 13 онд хөтөлбөрийн яам, Монголын үндэсний хөвтэй аж үйлдвэрийн танхим, Монголын аж ахуйн системийн нэгдсэн холбоо, цэглэгийн болон мэргэжлийн сургуулиудын холбооноос шилдэг менежменттэй сургууль. 2013 онд нийгэм стандарт хэвшүүлэх сангийн топ стандарт сургуульд өргөмжлөл. 2015 онд мэргэжлийн хэлтийн ерхий газар, Монголын ихтэй сургуулиудын холбооны үлгэр жишээ сургалт, үйлдвэрийн лаборатори, дадлагын газартай сургууль. 2020 онд Монголын итгэмжлэлийн сайн туршлагыг түгээгч сургууль өргөмжлөл хүртсэн нь өвчт энэ түүхийн багтан амжилт ялал аргагүй мөн билээ. Багш нарын судалгаа шинжилгээний ажлын үр дүн дахиж гарсныг юугаар хэмжиж болох вэ гэхээр дотооддоо болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бичсэн өгүүллийн тоо тэр өгүүллийн чансаагаар хэмжиж болдог. Тэгэхээр бид нар хамгийн эхлээд хамтын ажиллагаатай Оросын холбооны улсын Хятадын эрдэм шинжилгээний хурлуудад оролцоод тэнд эмхэтгэлд өгүүлэлээ хэвлүүлдэг байсан бол хамгийн сүүлд бид нар одоо олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактортай сэтгүүлд өгүүлэлээ бичсэн. За мөн гадаад хамтын ажиллагаанаас сүүлийн жилүүдэд олсон ололттой зарим зүйлийг цохож хэлбэл за бид нар Европын холбооны улс руу гарцыг нээж Бикстер хамтын ажиллагааны байгууллагатай болоод нэгдсэн гэрээ хийсэн байгаа. Энэ маань Скандинавын 5 орн, ялангуяа Швед, Дан, Герман, за тэгээд Норвеги гэх улс руу одоо манай төгсөгчдийг бод хамтран ажиллах болцоог нээж байгаа. Дээрээс нь за уламжлалт болсон харьцаагаа дурдах юм бол бүгд найрамд Солонгос улс, бүгд найрамд Хятад ард улс, за дээрээс нь Японы хамтын ажиллагааг дурдж болох юм. Жишээлбэл манай одоо техникийн боловсролын оюутнууд, дээд сургууль, их сургуулийн оюутнууд маань одоо өнөөдрийн байдлаар нэгдүгээр курстэй, дээрээс нь дадлага хийхээр 1 жилийн дадлагаар тус орнуудад бас үд хаалгаа нээгээд явж байна. Би энэ сургуульд орох гэж маш их хүсэж мөрөөдөж энэ сургуульд орсон байгаа. 60 жилийн түүхтэй, эрдэмтэй, туршлагатай багш нараараа хичээл залгадагт маш их баярлалдаг. Монгол улсын тогоос зөөгчийн улсын аварга шалгуурлах тэмцээнд оролцоод авраг болсондоо маш их баяртай байна. Олон шавнар маань улс бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд жил болгон ийм амжилттай сайхан оролцож 690 гаруй медалийг бол авсан байна. Мөн манай шавнар маань олон улсын тэмцээнүүдэд 300 гаруй медалийг авсан байна. Энэ нь бол одоо манай сурдаа төгссөн шавнар маань олон улсад ингээд бүр хүлээн зөвшөөрөгдөөд одоо ингээд Монгол улсын шигшээ багийн тамирчид байна. Дан манай сургуулийг төгссөн шавнар байгаадаа бид маш их бахархдаг. Энэ их амжилтыг үзүүлэхэд манай сургуулийн үе үеийн ажилласан ахмад багш нар болон одоо энэ залуу үеийнхэн бүгд ингэж хичээл зүтгэлтэй ажиллаж байгаадаа биднээс туйлын их баяртай байдаг. Хүнс технологи политехник коллежид элсэн орч суралцах хугацаанд 2021 оны World Skill Mongolia тэмцээний авраг, 2022 онд World Skill Mongolia тэмцээний үндэсний авраг болж 2022 онд World Skill Швейцарланд тэмцээнд улсаа төлөөлөн тоглож мэргэжлэр орсон байгаа. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас ажлын хэсэг гарч эренбит тогтоох нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй комисс маань манай сургууль дээр ажиллаж 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 322 тушаалаар манай сургуулийг мэргэжлийн их сургууль Англиад багтаасан билээ. Энэ маань 60 жил бид нар түүхээ бүтээсэн та бидний маань нийт хөдөлмөрийн үр дүн билээ. Их сайхан Монгол орныхоо хүнсний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм хүндэт
Хүнс технологийн цогцлбор сургуулийн багш ажилтны хамт олон маань өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн баярын өдөр тохиож байна. Өнөөдөр бидний баяр дээр баяр нэмж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гэрэл дод багшийг маань Монгол улсын ардын багш цолоор шагнах болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэхүү хүндтэй төрийн эрхэм дээд шагналыг 2025 оны 11-р сарын 21-ний өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинэ нэгэн их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр дохиох хүнсний сургуулийн маань түүхт 60 жилийн ойн баярын хүндэтгэл ёслолын ажиллагаан дээр гардуулах болсон. Монгол улсын хүнсний мэрэгжлийн ууган сургуулийн маань 60 жилийн түүхийн гэрч болсон анхны элсэгч, анхны төгсөгч, анхны багш нарын маань нэг гэрэл дод багш таныга хүндэтгэлийн тайзнаа бахархалтайгаар өрн залж байна. Цаг хугацаа гэдэг ордын юм. Одоогоос 60 жилийн өмнө намрын нар ээсэн яг л энэ өглөө шиг сайхан өглөө 15 настай. Эцхэн хүү би энэ сургуулийнхаа үүдэн дээр баяр хөөрөлдөлхөн эр зогсохдоо бас айж имэж яг очроо олохгүй зогсоход ангийн нөхөд маань үчин ирж энэ сургуулийн алтан босгоор анхалгасан. Тэгээд биднийг захирал өгч маань хүлээж яваад за хүүхдүүд минь бид хамтдаа нэгэн шин түүхийг эхлүүлж байна. Энэ түүх цаашаа өргөжин хөгжиж олон авсран явах нь дамжиггүй гэсэн тэр сайхан захирал өгч маань өчигдөр юм шиг сэтгэлд маань тодхон байна. Бидний эхлүүлсэн энэ түүхийг та бүхэн маань үргэлжлүүлэн авч баяжуулан хөгжүүлж ийм сайхан барилгатай, ийм олон өрөө таслагаатай, ийм олон эрдэмтэн багштай болсныг харахаар өвгөн багш би баярлж байна. Ингээд төрлөх сургуулийнхаа эрдэмтэн багш ажилчин албан хаагчид та бүхэндээ 60 жилийн өмнө түүхэн баярын мэндийг өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна. Энэ сургуультайгаа хамт амьдралынхаа 60 жилийн түүхийг бүтээсэн эрхэм хүндэт багш тандаа Монгол улсын хүнсний мэрэгжлийн ууган сургуулийнхаа түүхт 60 жилийн ойн баярын урилгыг хүндэтгэлтэйгээр гардуулъя. Гэрэл дод хүү шиг олон мянган охид хөвгүүд энэ сургуулийн хаалгаар зөвхөндөө гэрэл өвөртлөн орж ирсэн. Он цаг үлэрч 60 жил өнгөрсөн ч эрдмийн өргөө хямдралын сургууль минь эдгээр насан дээр эд гэл олзож байна. Хүн бидний амаар орж амьдралыг тэгтгэгч хоол хүнсийг технологийн дагуу үйлдвэрлэгчид, эрүүл охин, зочид буудал, зоогийн газрын ажилтан, хүнс хоол үйлдвэрлэлийн технологи, програм хангамж, механик инженер, барилга, цахилгаан хөргөлтийн технологи мэргэжлүүдээ энэ сургуулиас чадварлаг мэргэжилт нүүд төрж их орныхоо цаашдаа их дэлхийн хөгжилд үнэтэй хүн нэмрээ оруулсаар 60 жилийн хугацаанд манай сүнсэн бүтээгдэхүүний бүхий л үйлдвэр салбарт бол одоо чадварлаг болсон хүчнийг бэлдэж ажилласан ийм их сургууль байгаа. Тэгээд бид Сүвцэд компани зүгээс 60 жилийнхаа хувьд тэмдэглэж байгаа. Хүнсний үйлдвэрлэл технологийн сургуулийнхаа хамт олонд 60 жилийн баярын мэндийг хүргье. Мэргэжлийн үнэмлэхтэй болох сургалтуудыг хамтран зохион байгуулж байна.
Энэ сургуулийн үр дүнд бол бид нар үйлдвэрлэлтэй ажиллаж байгаа, мөн шат шатандаа ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг бол давтан сургаж явж байна. Энэ ноён баярыг тохиолдуулан хүнс үйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн Эрдэмтэн доктор багш нар болон үе үеийн төгсөгчид нийт хамт олонд баярын мэнд хүргье. За би 1982 онд энэ хүнсний ууган сургуулаа суралцаж төгссөн. За эрдэмтэн мэдлэгтэй энэ багш нараараа хичээл заалгахаас гадна герман мэргэжилтэнгүүдээс маш их одоо зүйлүүдийг заалгаж мэдлэг эзэмшсэн. За өнөөдрийг хүртэл одоо хүнсний чиглэлээр ажиллаж байна. 60 жилийн өмнө баярын мэндийг хүргэж цаашдаа одоо хамтран ажиллах боловсон хүчнээ энэ сургуулиасаа дангаараа бэлтгэх ийм зорилготой байгаа. За ингээд хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийн 60 жилийн ойг угтаж энэ сургуульд ажиллаж байсан эрдэмтэн удирдлагууд багш нар одоо ажиллаж байгаа эрдэмтэд багш нар хамт олон за мөн одоо үйлчлэгээний ажилтнууд бүгдээрэнд нь 60 жилийн өмнө баярын мэндийг одоо дахин дэвшүүлж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Технологийн цогцлбор сургууль маань 2016 оноос эхлэн Artisan компанитай хамтран ажиллаж хүний нөөц, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчээр ерөнхийдөө хангаж ирсэн байгаа. За тэгээд нийт одоо ажилчид болон одоо удирдлагууд үе үеийн багш нартай нийт төгсөгчдөө 60 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Хүү сургуулийн маань одоо түүхт 60 жилийн ойн энэ жил тохиож байна. Тэгээд энэ хүү ойн баярын мэндийг одоо энэ хүү сургуулийнхаа эрдэмтэн багш нар дээрэс нь үе үеийн төгсөгчнөр одоо шинэхэн сайхан оюутан залуучууд та бүхэндээ хүргье. 2011 оноос ахуулаад нийт нэг ангийн 4 хүүхэд өдийг хүртэл нэг мэргэжлэр нэг байгууллагт ажиллаж байгаа. Тэгээд сургуулийнхаа нийт удирдлагууд болон хамт олон багш нартай түүх 60 жилийн баярын мэндийг хүргье. Сургуулийн дэргэдэх хам брэнд компани маань цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувилал, аж ахуй нэгжийн байгууллагуудаа доктортой, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ажиллаж явна. Сургуулийнхаа хамт олон 60 жилийн ойн баярын мэнд хүргье. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн өрөөё. Манай багийн одоо нэг онцлог нь болохоор хүнсний ууган сургууль болох одоо хүнсний үйлдвэрлэл технологийн сургуулийн маань одоо дан төгсөгчдөр байдгаараа маш их бахархдаг. За бидний одоо энэ хүү амжилтыг гаргахад одоо үе үеийн одоо эрдэмтэн багш нар за сургуулийн удирдлага болон сургуулийн орчин тэгээд одоо бүх л одоо зүйл маань одоо бид хэдий амжилттай уяатай байдаг. Хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийнхаа 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сургуулийнхаа 60 жилийн ойг тохиолдуулан нийт багш нартаа, ахмадуудтай одоо суралцаж байгаа суралцагчдаа, төгсөгчдөө 60 жилийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сургуулийнхаа 60 жилийн ойг угтаад хүн болгон одоо сурлага хөдөлмөрийн өндөр амжилтаар угтж байна. Маш их баяртай байна. Сургууль маань бол хүнсний технологи үйлдвэрлэлийн их сургууль боллоо. Энэ нь бол юу гэж нөхөд улам цаашаа урагшлан дэвшлийн бид нэр эрчмийн энергийг өгч байна. Оюун ухааны жинхэнэ хөгжил бол өөрчлөгдөх чадвар байдаг юм аа. Тийм учраас та бүхэн оюун ухаанаа хөгжүүлээд бүгдээрээ урагшаагаа өөрчлөгдөж дэвшээрэй гэж би ингэж хүсэн ирэж байна. Манай сургуулийг төгссөн мянган залуучууд болон ажиллаж байсан эрдэмтэн багш нар хамтын ажиллагаатай аж ахуй нэгжүүд та бүхэндээ түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Хүнс технологийн политехникийн коллеж, хүнсний үйлдвэрлэл технологийн их сургууль өнгөрсөн 60 жилд зөвхөн мэргэжилтнүүд бэлтгэгээгүй. Хүн төрөлхтний амьдралд амт, хайр түгээгчдийг бэлтгэж ирсэн. Гэрэл гэгээ түгээгч, хүнсний салбарын хөгжлийн түүчээ болсон та бүхэндээ эрхэм сургуулиа үүсгэн хөгжүүлж ирсэн 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Чин сэтгэлээ суралцсан бүхэн бүтээл болон мөнхөрдөг үлээ.